Ерөнхийдөө одоо хэрэглэгчдийн хүлээлт бол нэлээд юм одоо өдрөг нөхцөл байдлаас өөр төлөв рүү шилжсэн байдалтай ах шиг байна. За та бүхний харж байгаа ер нь яг ямар хүчин зүйлс гол нь л үзүүлж байна. За тэгэхээр хэрэглэгчийн итгэлийн индекс маань 25 оны 4-р удирлын байдлаар бол 91.9 гэж үнэлэгдсэн байгаа. За түрүүн хэлсэнчлээ энэ маань бол удирлын түвшингээс бууралтай бол 5 удирал дараалан одоо энэ бууралтай гарч байна. Харин жилийн өмнөх үзүүлэлтэд харьцуулах юм бол 3 удирлын туршид бол одоо бууралтай ингэж гарсан байгаа. За жилийн өмнөхтэй харьцуулахад бол энэ маань бол 12.8 пунктээр доогуур, харин өмнөх удирлаасаа 6.5 пунктээр доогуур үзүүлэлт байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хэрэглэгчид бол гутранг болох юм хандлах бол сүүлийн хэдэн удирал дараалан үргэлжилж байна. За тэгээд энд хамгийн сүүлийн удирлын байдлаар бол хэрэглэгчдийн өнөөгийн байдлын үнэлэмж болон ирээдүйн хүлээлтийн индекс хоёулаа буурсан байгаа. За тухайлбал өнөөгийн байдлын үнэлэмж нь болохоор өмнөх удирлаасаа 10 пункт гаруйгаар буурчихсан. Харин ирээдүйн хүлээлтийн индекс маань бол 5 пункт гаруйгаар буурсан юм үзүүлэлт байгаа. Тэгээд яг дотор нь юунаас болоод энэ үзүүлэлтүүд ингээ буурж ийнэ гэдээ харах юм бол өнөөгийн байдлын үнэлэмжийн хувьд бол бизнесийн нөхцөл муутсан, за мөн ажлын олдоц муу байна гэдэг нь бол энэ одоо үнэлэмжийг бууруулахад бол гол нөлөөлсөн хүчин зүйлүүд байгаа. Харин ирээдүйн хүлээлтийн индексийн хувьд бол ойрын 6 сарын хугацаанд бизнесийн нөхцөл бас таархан болно гэж хүлээж байна. За мөн ажлын олдоц орлого сайжрахгүй гэсэн ийм хүлээлттэй байгаа даа. Тэгээд иргэдийн энэ хүлээлт нь бол индексийн утганд бол гол нөлөө үзүүлж байгаа. Яг хүлээлтэд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь яг юу байгаа? Жишээ нь одоо бодлогын шийдвэрүүдээс шалтгаалж гин үү, эсвэл засаглалтай одоо юу гэдгийг засгийн газраас гаргаж байгаа альва шийдвэрүүд эдийн засгийн үзүүлэлтүүд гол нөлөө үзүүлээд байна. Аль нь илүү одоо түлхүү хөдөлж байна? Хэрэглэгчийн итгэлийн индексийн ингээд нөгөө олон улирлын олон жилийн ингээд динамикийг харвал ер нь бол эдийн засгийн ерөнхий төлөвтэй бол шууд уялдаатай явдаг ийм үзүүлэлт байгаа. За тэгэхээр зэрэг тухайлах юм бол эдийн засгийн одоо өнгөрсөн улиралд гэхэд манай 3 дугаар улирлын байдлаар ихэд чи эдийн засаг маань өсөлттэй гарсан шүү дээ. Тэгсэн ч гэсэн индексийн утга маань бол бууралтай. Тэгэхээр энэ маань бол одоо манай судалгааны гол зорилго бол бодлого боловсруулагчид бизнесийн мөн иргэдэд ойрын ирээдүйд ер нь төлөв хэрхэн өөрчлөгдөн гэж яг хүмүүсийн дунд ямар хүлээлт байгаа юм бэ гэдгийг гаргаж ирж байгаа онцлогтой. Тэгэхээр зэрэг ерөнхий эдийн засгийн чиг хандлага бол иргэдэд ингэж мэдрэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр төдийл яг тодорхой цаг үед бол бас бодлоготой холбоотой нэлээд өөрчлөлт гарч ирсэн үе бол би тухайлах юм бол өнгөрсөн оны 24 оны 4-р улиралд эдгээр огцон бас ингэж өөрчлөлт бол гарч ирсэн томоохон юм эдийн засагт одоо нэг үйл явдал болох юм бол ингэдэг тал бол бий. Гэхдээ ерөнхий бид нар одоо олон жилийн динамикаас юу гэж харж байгаа нэхэр манай эдийн засаг ер нь жоохон удаашрах хандлагатай болчихжээ. Энэ нь иргэдэд ажлын байрны олдцоор мэдрэгдэж байна. Бизнес хийхэд нөхцөл нь ямар байна вэ гэдгийг таархан болж байгаагаар мэдрэгдэж байна гэж ингэж л харж байгаа. За Монгол банкны бас шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийг бас гаргасан. Энэтэй харьцуулаад танаас судалгааг харах юм бол ерөнхийдөө инфляцийн хүлээлт бол бас одоо ойролцоо түвшинд байгаа шиг байна. Эдийн засгийн өсөлт бол яг одоо таны сая дурдсанчлантай удаашрах юм хандлага хүлээлт бол шинжээчдийн дунд ч за иргэдийн дунд ч аль алинд нь байж байна. Тэгэхээр ер нь үнийн өсөлтийн хувьд иргэд бас одоо яг ямар хүлээлттэй байна. Монгол банкнаас бол жил болгон инфляцийн хүлээлт одоо тэд орчим байна. Бидний одоо зорилттой түвшин бол тэд байна гэдэг тодорхой тоог хэлдэг. Тэгэхээр энэ тоон иргэдийн хүлээлт дээр очихоор яг яаж бууж байна? Тэгэхээр иргэдийн хувьд бол бид нар инфляцийн хүлээлтийн тухай бас асуултуудаар бол мэдээлэл цуглуулдаг. За энэ судалгаанаас харах юм бол ер нь бол инфляцийн хүлээлт бол буурах хандлагатай бол байгаа. За хамгийн сүүлийн улирлын байдлаар ихэд 8 орчим хувийн инфляцийн хүлээлттэй бол байгаа. Тэгэхээр энэ нь болохоор сүүлийн 3 улиралд бол ингэж буурч ирсэн байгаа. За ер нь бол 10 орчим хувьтай бол явж исэн. Тэгэхээр зэрэг ямар ч байсан бол үнийн түвшин өснө гэсэн хүлээлт бол жоохон буурах юм хандлагатай бол байгаа даа. За тэгэхээр энэ яг нэг талаас сайн мэдээ гэж харж болох байх. Нөгөө бодлогын зорилт гэдэг үүднээсээ жишээлх юм бол Монгол банкын нэг сайн мэдээ гэж харж авах болох юм. За миний хувьд болохоор яг эдийн засаг хүнийхээ гэдэг юм уу, мэрэгжлийнхээ гэдэг юм уу, одоо хувь хүний байр сууриасаа ер нь харах юм бол энэ бол бас нэлээд юу дохио байж магадгүй гэж харж байгаа. Одоо жоохон төгшүүртэй дохио байж магадгүй. Өөрөөр хэлэх юм бол ер нь жоохон эдийн засгийн уналтын байдалтай болоод за түүнтэй холбоотойгоор хэрвээ эрэлт саарад тэгээд ингээ үн буурж байгаа бол энэ бол одоо нөгөө үнийн түвшин саарад за докторжоод ингээд 4-8% дотроо ороод тэндээ докторчжээвэл за энэ бол Монгол банкны хувьд бол одоо
эдийн засгийн доктортой өсөлттэй уялдаатай гэж хараад байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол яг үн бууралтыг одоо Монгол банк маш сайн харж авахгүй бол үргэлжлүүлэн харж авахгүй бол ойрын хугацаанд жишээлх юм бол мөнгөний бодлогыг саармагжуулах жишээлх юм бол зорилт руугаа цааш нь үргэлжлүүлж одоо хатууруулах шаардлагагүй болов гэж би бол ингэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дефляцийн юм эрсдэл үүсч болзошгүй. Эдийн засаг өөрөө таархан байгаа бол хэрвээ банкнаас одоо улам эрэлтийг хумих ийм бодлого хэрэгжүүлчих юм бол энэ маань бол улам л одоо нэг эдийн засгийн байдал хүндрэх ийм эрсдэл рүү авчна гэж бол харж байгаа. Тийм болохоор аль болох одоо ойрын хэдэн сарын хугацаанд бол мөнгөний бодлогыг өөрчлөхгүйгээр доктортой барихын зүйтэй юм болоо гэсэн юм бодолтой байна. Сүүлийн мөнгөний бодлогын хорооны хурал дээр бас яг одоо энэ чиглэлээр эдийн засгч нар бас хуваагдмал байр суурьтай ах шүү байсан. За дийлэнх нь бол мөнгөний бодлогыг өөрчлөхгүй, за зарим хэсэг нь бол одоо бууруулахын зүйтэй гэсэн байр суурь байсан. Гэхдээ энэ жилийн төлөвийн хувьд ер нь та одоо судалгааны дүгнэлтүүдээс болон хувь эдийн засгчийн хувьд аваад үзэх юм бол за одоо хэрэгжүүлж байгаа тий одоо хэрэглээний зээлийн хумнаа гэж за энэ бодлого за дээрэс нь бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ бодлогод ер нь хэр хоорондоо уялдаж авцалтаатай явж байна. За хэрэглээний зээл дээр одоо юу гэдэг Монгол банкнаас ингээд яг тодорхой нэг шалгуур дээр нь ингээд оролцоод байгаа энэ бодлого яг ер нь сүүлийн үед одоо нөгөө дэлхийн их хямралаас хойш бас улс орнуудад нөгөө макро ийм зохистой бодлого гэдэг хүрээнд бол бас нэг ийм арга хэрэгсэл болж ашиглагдах талтай байгаад байгаа. Гэхдээ одоо ч гэсэн өнөөдөр одоо юу гэдгийг шинжилгээ ухааныхаа хүрээнд яг энэ бодлого маань хэр одоо оновчтой байгаа юм бэ? Эрэг нөлөө, сөрөг нөлөөнөөсөө давж ийн үгүй юу гэдгийг бол яг нэг одоо мөр нотолсон тийм судалгааны ажлууд бол байхгүй байна л да. Тэгэхээр зэрэг одоо ч гэсэн ер нь бол таамаглал төдий байгаад байна. Яхааргүй нэг хүрээнд бол сайн нөлөөтэй гэж харагдж байгаа. Тэрний үхээр зэрэг хэрвээ хэрэглээний зээлийг хумих гэж байгаа бол мэдээч хэрэг энэ маань бол шалгуурын өндөр тавьчихаар бол зөвхөн тэр одоо хүрээндээ бол бас эрэг нөлөө авчирч яж болох боловч бусад ерөнхий одоо нөгөө бодлоготой нэгдүгээрт уялдаа нь ямар юм. Жишээлх юм бол мөнгөний бодлоготой энэ маань хэр уялдаатай байх вэ? Зээлийг ингэж хумснаар хэрвээ эдийн засаг таархан болоод эхлэх юм бол эн чинь өөрөө нөгөө уналтыг улам одоо нөгөө хурцдах ийм эрсдэл бий болж ин гэсэн үг шүү дээ мөнгөний бодлого дээр бас. За тэгэхээр нөгөө талдаа мөнгөний бодлого маань өөрөө эдийн засгаа одоо дэмжин бизнесийн зээлээ өргөтгөн гэжээвч эсрэг талд нь жишээлх юм бол нэг томоохон зээлийн хүрээ жишээлх юм бол сүүлийн одоо гарсан мэдээгээр гэхэд чинь хэрэглээний зээл чинь бол нийт одоо зээлийн үлдэгдлийн бараг 60 орчим хувьтай явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо том зээлийн хүрээг жишээлх юм бол огцом ингэж шалгуур тавьж хумих нь өөрөө магадгүй эдийн засагт хэр их хэлбэлзэл авчрах уу хэр урьдчилан тааварлашгүй юм одоо эрсдэлтэй нөхцөл үүсэх вэ гэдгийг бас нарийн тооцож харах юм шаардлага бол байгаа даа. Тэгээ энэ манай банкны хувьд ч гэсэн би энэ дээр бол хангалттай мэдээлэл одоогор байхгүй байгаа гэж харж байгаа. Дэлхийд даяараа яг өнөөдөр яг энэ бодлогын нөлөөг жишээлх юм бол энэ арга хэрэгслийн нөлөөг одоо үнэлэх тоон өгөгдөл одоо ч гэсэн дутмаг байна л гэсэн ийм байдал байр суурьтай байгаа даа. Тэгэхээр зэрэг энэ бодлогын арга хэрэгсэл дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй болов уу гэж ингэж харж байгаа. Яг одоо энэ үзүүлэлт нь бизнесүүдийн хүлээлт дээр яг яаж харагдаж байгаа вэ? Бизнес эрхлэх хүлээлттэй одоо танаа хийдэг судалгааны ойрын ирээдүйд бизнес эрхний тэгэхээр энэ чинь иргэд гэж бид нар нэрлэж байгаа боловч үнэн хэрэг дээр энэ маань бизнес эрхэлж байгаа эрхэлж байгаа иргэд ч гэсэн энэ судалгаанд маань бол хамрагдаж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ маань бол нөгөө нийт одоо улсын төлөөлөлттэй юм сансргүй төвийн аргаар хийж байгаа судалгаа. Тэгэхээр энэ хүлээлтийн одоо орчин нөхцөл маань бол бизнесийн хувьд ч гэсэн адилхан одоогийн ойрын ирээдүйд эдийн засгийн нөхцөл байдал бол жоохон таархан болно гэсэн юм готрон одоо хүлээлттэй байна л гэдгийг харуулж байгаа.